Мэдээ үргэлжилж байна. Монгол улсын төрийн ба олон улсын хамтын ажиллагаанд туршлах сэдвт олон улсын форум боллоо. За форумд Канада, Казахстан, бүгд найрамдах Солонгос улс болоод бүгд найрамдах Хятад ард улс зэрэг улс орнуудын төлөөлөлд оролцож сайн туршлагаа солилцжээ. Монгол улсын хувьд төрийн албаны шинжилгээг эхлүүлсэн энэ үед олон улсын форум зохион байгуулах нь бусад улсын сайн туршлагаа суралцах давуу талтай гэж харж байгаа юм. Монгол улсын төрийн албаны зөвлөлөө Монгол улсын ёс зүйн хороо гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан Монгол улсын төрийн алба олон улсын хамтын ажиллагаа туршлах сэдвт форум нь төрийн албаны зөвлөл гадаад харилцааг тэлэх сайн туршлага судлах зорилготой. Форумд төрийн албаны сайн туршлагаар тэргүүлэгч Канада, Ирланд, Солонгос зэрэг улс орнууд оролцсон юм. За Монгол улсын төрийн албаны зөвлөл өнгөрсөн хугацаанд дээрх улс орнуудаас сайн жишгийг нутагшуулж үр дүнгэнд хүртсэн жишээ олон бий. Тиймээс энэ удаагийн форумаар заавал санамж хүчиг үзэглэхгүйгээр хэрэгжүүлж болох туршлагыг судлах тал дээр анхаарна гэсэн юм а. Төрийн албан дахь гендерийн төлөв байдал болон гендерийн нөхцөл байдлыг одоо яг хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн яаж хангаж болох вэ? За ер нь гендерийн төлөв байдал гадаад улс орнд ямар байдаг талаар бас хамтын ажиллагааг хөгжүүлэх ийм одоо зорилгоор Канадтай бол гэрээ байгуулад ингээд ажиллаж эхэлж байна. Бүгд найрамдах Солонгос улсын хувьд төрийн албаны төлөвшөл, төрийн албаны сонгон шалгаруулалтын тал дээр олон улсад жишээ болох үзүүлсэн. Тус улсын зүгээс сонгон шалгаруулалтын туршлага хуваалцахаас гадна цаашдаа төрийн албаны зөвлөлтөд өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Одоогийн байдлаар хоёр талын хамтын ажиллагаа нэлийн сайн явж гин гэж бидний хувьд үзэж байгаа. Одоо хоёр байгууллагын болон хоёр улсын хамтын ажиллагаа өргөцснөөр хоёр улсын одоо төрийн албан ингээд даган одоо хөгжих болно гэж бодож байна. Аливаа улс орны хөгжлийн нэг тулгуур багна нь төрийн албан хаагчид байдаг. Тэд мэдлэг чадвартай, хүний төлөө сэтгэлтэй, ёс зүйтэй байж гэмээн төрийн ажил төлөвлөсний дагуу явагдана. За энэ ч утгаараа төрийн албаны шинтгэлд төрийн албан хаагчид руу чиглэсэн тодорхой зорилтууд тавьж ажиллаж байгаа юм. Тиймээс зорилтуудыг ажил хэрэг болгоход төрийн алба ба олон улсын хамтын ажиллагаа туршлах сэдвт форумын үр дүн эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.